Би бол ийм л юм асуух гэдэг. Одоо энэ ч бас нэлээд тийм маргаантай яваад ах шиг байна. Одоо манай энэ онгоцнууд, том онгоцнууд ч бол хямдхан газраас түншээ нөөцөлж авч ирж нисээд идэм билээ шүү дээ. Тэгээ одоо энэ ажлын хэсгийн өгж байгаа яриагаар бол тийм хямд ч юм уу тийм зүйл байхгүй. Яг л одоо зах зээлийн үнээрээ л явна гэсэн тийм санал хэлж шин. Тийм одоо гэрээтэй гэж ярьж байна. Тэгэхээр энэ одоо яг ямар үр дүн яг юу болох юм бэ? Хямд биш үү? Зах зээлийн үнээр байдаг. Тасралтгүй гэвэл одоо тэгээд бүгдээ ийш тийш явал тасралтгүй л аваалгах юм шиг байна. Тэгээд сайдын хэлж байгаагаар бол Эрдэнэ мөрөнгөшөөний микрофоныг үцгээд үгүй. Нэн төрөнд нөгөө манай ашиглалтанд орох үйлдвэрээс гарах онгоцны түлшийг хэрэглэнэ гэсэн тийм юутэй л гэж энэ яг манайх хэдийн хэмжээний юу гаргахын тийм тооцоонд байгаа мó хэдэн оноос гаргахын яг үнэхээр одоо ингээд асуудал байхгүй одоо та нар өөрснөөдөө онгоцны түлштэй болцсон учраас бид нар бол юм ярихгүй гэсэн тэр баталгаа нь одоо юу байх юм. Гэт иймэрхүү юмнууд жоохон гүнзгийрүүлээд уулна яа гэсэндээ хаалттай ярихгүй гэж ах шиг байна. Зарим асуултуудаа бол боллоо. За энэ микрофон үгүй. Аж үйлдвэрийн эрдэс байдлын яамны газрын төсний бодлогын газрын дээр ашиглалаа. Зах зээлийн үнээр нийлүүлнэ гэж байгаа. За өнөөдөр бол бид нар Роснефть Аэро компанитай байгуулсан нь бол Оросын холбооны улсын дотоодын зах зээл дээр суурилсан үнээр авч байгаа. За бусад олон улсын зах зээл дээр бол маш ер нь 2 дахин өссөн байгаа. Өнөөдөр Хонконгоос ч юм уу Бээжингээс Сеулээс цэнэглэхэд 1800 орчим $1000-аар онгоц цэнэглэгдэж явж байгаа. За манай Чингис хаан нисэх онгоцны бодол дээрээс бол 1200 орчим $1000-аар цэнэглэгдэж явж байгаа. 1 тонн өөрөөр хэлбэл нэг 1200 орчим $600 доотлон зөрүүтэй байгаа. Одоо манай авиакомпаниуд яаж байна гэвэл өмнө нь бусад нисэх онгоцны буудлаас шатгуунаа ачиж хурж ирээд Монголдо буугаад буцаад нисэх рейсийн шатгууныг одоо ачиж ирдэг байсан бол одоо Монголоосоо пүүлд цэнэглээд очоод ямар нэгэн шатгуу худалдаж авахгүйгээр Монгол улс руугаа нисэж ирдэг ийм нөхцөл байдалтай байгаа. Олон улсын бирж үнээр авч болно, Оросын холбооны улсын дотоодын үнээр авч болно. Бид бол энэ цааш хамтарсан компани байгуулахдаа мэдээж тодорхой хэмжээний хөнгөлтүүдийг ярилцаад явна. За энэ үрээнд бас санамж жижиг байгуулсан байгаа. Монгол улсын баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр бол жилдээ нэг 80 орчим мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдаж байгаа. Өнөөдөр ашиглалтанд ороод үйл ажиллагаа явуулж байгаа шинэ нисэх онгоцны буудлууд бол 140 мянган тонныг хэрэглэх боломжтой. Цаашлаад шинэ нисхийн өргөтгөлийн асуудал яригдж байгаа. Гэх мэтчлэн одоо судалгааг харахад бол Монголын дотоодын үйлдвэр бол нисэх онгоцны буудлыг 100% бол одоо цэнэглээд явах боломжгүй. Тодорхой хувийг бид гадаад улсаас импортлох шаардлагатай болно. За үүний дагуу Роснефть компанитай бид бас тодорхой санамж жижиг байгуулад за нэн тэргуунд боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 100% авч хэрэглэнэ. Илүү гарсан бүтээгдэхүүний 75%-ийг Роснефть компаниас авна. За үлдэж байгаа 25%-ийг одоо аль нэг их усүрээс Монголын тал өөрөө шийдээд худалдаж авна гэсэн санамж жижиг байгаа. Энэ санамж жижигийн хүрээнд хамтарсан компани гэрээ хийгдээ цаашаа явах болно. За 2025 онд Монгол улсын онгоцны түлшний хэрэглээ бол 85 мянган тонн болсон байгаа. Өөрөөр хэлбэл бидний барьж байгаа үйлдвэрлэх бүтээгдэхүүнээс хэрэглээ бол аль хэзээний 5 мянган тонноор ингээд илүү гарцсан явж байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байгаа.